Арчс намын бүлэг дээр санд хураалт явагдсан. Санд хураалт нь Арчс намын бүлгийн гишүүд чуулганы ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоод үгээ хэлнэ. Үгээ хэлсний дараа Арчс намын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарнаа. Хуралдааны танхимыг орхин гарнаа. Бүгдээрээ санал өгөхгүй гэдэг нь эрчинд орсон гишүүд санал өгөхгүй байна гэдэг нь дэмжээгүй гэсэн томьёололтой. Улсын хурлын дэгийн тухай хуулиар. Тэгэхээр Арчс намын бүлэг ерөнхий сайд оюун эрдэнэт итгэл үзүүлэх асуудлаарх хуралдааны санд хураалтын өвн чуулганы танхимыг орхин гарнаа гэдэг санд хураалтанд оролцохгүй гэдэг юм шийдвэр гаргасныг хэлье. Тэгэхээр та сүрийн агуулгын 1000 орон дээр одоо тухайлбал нууцаар санд хураасан шүү дээ. Тэн дээр одоо дэмжин гэдэг дэмжихгүй гэдгийг 6 гишүүн дэмжсэн байна. Тэгэхээр Арслан намын одоо 8 гишүүн байгаа шүү дээ. Тэгэхээр Арслан намаас бас ерөнхий сайдад үргэлжлүүлэн итгэл үзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гишүүд байгаа юм шүү. Сая бид нар бас нууцаар санд хураалт явуулсан 39 гишүүн оролцсноос 23 гишүүн саяны сандлыг дэмжиж чуулганы санд хураалтанд оролцохгүй байх нь зүйтэй гэдгийг дэмжсэн гэдэг нь. Эрцээ бүртгүүлчихэд орхон гарна гэдэг нэг үгээр Арчсан нам одоо эцсийн шийдвэрээ ерөнхий сайд итгэл үлээдэг. Яг эрцээ бүртгүүлнэ гэдэг нь гишүүд оролцож бас энэ ерөнхий сайдын асуудлаар итгэл үзүүлэх асуудлаар ер нь бас засгийн газрын өнгөрсөн 1 жилийн үйл ажиллагааны талаар байр суурьудаа гишүүд бас илэрхийлэх нь зүйтэй. Сая чуулганы хуралдаанд оролцохгүй байх санд хураалтанд оролцохгүй байх гэж хоёр өөр шүү дээ тийм ээ. Энийгээр бас ингэж байр суурь нэгтгэж оролцоод санд хураалтанд оролцохгүй.